Одоо ингээд нөгөө 2 дугаар анги дээр сургалт хийгээд сая дууслаа. Сайшин зангилаа. Сайшин занглаан дээр ирсэн байж байна. За тэгээд одоо багийн сургалтаас төрсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Ер нь юу бодогдов? Ямар санагдав вэ? Ер нь бол одоо тэрцэн одоо цагт манай залуучуудын идэх оролцоо ер нь нэг одоо хэрэгтэй байгаа байна гэдгийг бас сайн ойлгож байна. Гэхдээ оролцохдоо яаж оролцох вэ гэдэг нь баг хамт олон байх хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар бага яаж бүтээх талаар маш үр дүнтэй сургалт хийж байна. Бид нар бага яаж бүтээх авах ер нь бол баг гэж бид ярьчихсан. Бага яаж бүтээх вэ? Яаж цааш нь хөгжүүлэх вэ? Яаж одоо хамтарч ажиллах нэг нэгээ дэмжих вэ? Класс нэрүүдээ нэлээд үр дүнтэй сургууль. Тэгээд энэхүү сургалтыг одоо бас зохион байгуулахын тулд цаашаа одоо зангилааны өвчтөний эдийн зөвлөлт нэлээд одоо ач холбогдол өгсөн байна. Өвчтөний эдийн зөвлөлт маань өөрөө бас нэлээд үнэтэй багж ажиллаж байгаа нэлээс харагдаж байна. Тэгэхээр бүх замчныхаа төлөө замчныхаа сайн сайн мэдээ ажиллажныхаа сайн сайн өвчтөний маань өөрөө бас ажилтныг хэвшээ төлөө явж байгаа байгууллага учраас биднийгээ сайхан хам олон болоосоо сайхан баг төлөвлөж ажилласаа энийхээ төлөв замаа сайхан хийсэн. Энэ цаад утгаараа бас ингээд бид сургалтыг хамруулж өгсөн учраас энэ бол үнэхээр маш их баг хамт олондоо хандаад юу гэж хэлмээр байна. За ер нь баг нэг нийтийн төлөө нийт нэгэн төлөө сайн ажилласаа л гэж хүсье. За амжилт хүсье. Төмөр замчдын Яруу алдар Бадар тугаа. Ура. Би чамдын гэж өгдөгс.